Би тэгэл ийш тийш гинт явмаар санагдал тэгэл хүн амтнчныг хэлэхгүй ойр дотныхонтой хэлэхгүй тэгэл тэрийг аймаг гэж заахгүй суугаал явчихдаг шүү дээ. Юу ойлгоод ирсэн тэр хүмүүст харагдахгүй учраас тэр ерөөсөө яриад их шаардлагагүй шүү дээ. Намайг Орхон Туул гэдэг. Одоо 27 настай зураач мэргэжилтэй одоо эхнэр хүүхдийн хамтаа амьдардаг. Зураач гэж би зурдаг хүнийг хэлдэг байх гэж боддог. Тэрнээс бол ярьж болох зүйлийн тухай, ажил хийж байгаа хүний тухай, тэгээ арх ууж байгаа хүний тухай хараад тэрийг зураг болох бол энэ бол одоо юу гэдэг зүгээр харснаа буулгаж байгаа. Одоо миний амьдралын амжиргаа гэх юм бол зураг л шүү дээ. Ерөөс зургаараа л амьдарч байна. Нэг хэсэг бол хизээч миний амжиргаа байж чадхааргүй байсан үе байгаа. Гэхдээ би нэг хаяагүй бусдаас доор байхгүй хичээх нэг зорилго нэг шалтгаан миний эхнэр хүүхэд хоёр л. Хүүхдээ төрсний дараа ер нь 3 сар юу ч хийж чадаагүй шүү. Ер нь юу ч зурж бодож чадхаа болцсон. Ерөөс шоконд нэг хэсэг орсон хүүхдээ хараад. Энэ үеийн залуучууд гэх юм бол миний нүдээр мэдээж энэ дунд одоо бүгдээрээ миний ярих гэж байгаа шиг муу уушлах л та. Одоо юу гэдэг хүнтэй ингээд нэг дотор сэтгэлээ уудалж чадахгүй тий. Хүнд харагдах гэсэн өмсөж байгаа хувцас унж байгаа машин одоо гаднаас харагдах байдалд аюу ач холбогдол өгдөг болсон. Ганцаардлын тухай би ингэж боддог шүү дээ. Одоо юу гэдэг ганцаархнаа байхыг ганцаардл гэж ойлгодог шүү. Яг бодоод үзсэн хүн масар олуулаа сууж байсан ч ганцаараа шүү. Мөнгө бол одоо юусэн хятадтай нэг юу байдаг юм л да. Мөнгө бол гаднаа бөөрнг хэлбэртэй яг үнэндээ дөрвөлжин хоосон зүйл байхгүй. Хизээ нэгэн цагт хамаагүй юм шиг мэдэхгүй юм шиг урсгаж амьдралыг л үнцэнтэй болгох гэж байна. Аав ээжийн ачийг хариулна. Тэн дээр л угаасаа өөрийгөө мараахан талд тооцдог шүү дээ. Би өөрөө хүн шиг сайхан байгаа л нэгэнд хийгээ сонгоод явж байгаа энэ зүйлдээ эзэн байж чадах юм бол тэгэл хүүхд төрүүлснийхээ аз жаргалыг л тэр хүмүүс авах хэрэгтэй л гэж бодож байна. Ээжигийн амьд байх те маш аз жаргалтай, маш сайхан байснаа тэр болгон мэддэггүй байсан. Өнгөрснийхэн дараа би ямар одоо юу гэдэг агуу тэгээ хүчтэй тэр хэцүү амьдрал донд биднийг тижих ямар амар тийм эмхтэн мөртлөө баатарлаг, бурханлаг тийм хүний хажууд байснаа би яг өнөөдөр алдсныхаа дараа л мэдэж байгаа. Зовлон жаргал хүн ер нь дандаа л жаргах гэж оролддог юм шүү дээ. Тэрнээсээ болж зовлонд унаад амжсан. Хитрхи урамталч хүн үүрэгтэй, хариуцлагатай, нийгэмдээ ирээдүйд хүлээсэн үүрэгтэй. Яхад би нэг бороонд нороод арилчдаггүй ч юм уу, сайн будгаар хийх гэдэг. 10 жилийн дараа хуучраад өмрөөд очичдгоо гайгүй хоолсдор зурх гэдэг. Харин зүгээр яг ямар хүн болчихгүй юмсан гэж бодож юм гэхээр бүх өнгөрсөн юм өөрийнхөө юуг мартчихсан, хүнийг мартчихсан те. Ийм хүн болчихгүй юмсэл гэж бодож. Зарим ийм хэрэгтэй зургнууд байдаг байхгүй. Жишээ нь нийгэм рүүгээ хандсан уран бүтээл хийж байгаа залуучуудын зургийг яг үнэндээ тэр хандаж зориулж хийж байгаа хүмүүс нь хизээж үздэггүй. Энэ л жоохон харамсалтай. Хизээч уран зургийн галерей орж үзээгүй залуу үзээсэй ч гэдэг юм. Тийм хүмүүстэй хизээч тэр хүмүүсийн уран бүтээл хөрөхгүй. Тийм юм өөрөөсөө хүнд зориулж хийсэн. Нийгэм бохир байна гэж зориулж тэр хүмүүстэй хийчээд дүрслэг бол яг нийтийн зүйл биш. Одоо бараг л өөр төрлийн хүмүүс одоо юу гэдэг элит хүмүүсийн ойлгох зүйл энэ төр гэж яриад байгаа хөөх. Энэ бол биш л дээ. Хүнд зориулж зурснаа бодож үзэх хэрэгтэй юм шиг. Бизнес урлаг хоёр
Энэ бол одоо уран бүтээлч хүнд бол цуг оршиж болохгүй. Бизнес сэтгэлгээгээр уран зураг зурна гэж байхгүй, урлаг бүтээнэ гэж байхгүй. Одоогийн урлаг энэ чиглэл рүү явж байна те. Ийм хийвэл илүү сонирхох байх ч гэдэг юм уу. Ийм рүү ороод ирвэл энэ бол урлаг биш болчихж байна. Уран бүтээлийг сонгож авахд ч юм уу, уран бүтээлийг үзэхэд ямар ч тийм боловсрал хэрэггүй зүйл байхгүй юм. Одоо юу гэдэг нэр хөөгөөд те нүдээр биш чихээр аваад байгаа байхгүй. Энэ залууч мандж байгаа гэсэн штэ. Хөө энэний зураг өмнө хин тэдээр хөдөлж авч ирсэн гэсэн. Энэ айгүй тэгвэл энэ лаг баха. Тэгэхээр энэ яах вэ? Тэгээ эцэцтэй хөдөлж авч байгаа хүмүүст нь өөрсдөд нь л хортой зүйлтэй. Архиучууд уран бүтээл хийнэ гэж өстой байхгүй штэ. Тийм зүйл. Энэ урлаг гэдэг зүйл чи өөрөө юм цэвэр эрүүл оюун санаанаас бүтэж явах хэрэгтэй байхгүй. Тэгээд одоо архиучаад зурна гэвэл тэгэл согтуудаа яаж ярьдаг вүлээ те ам нь эдрээ тольж солиол те бандангийн авдаг үстэй. Согтуу зураачаас бол тийм л зураг гараа шүү дээ. Тийм л бандангийн зураг. Гинт өглөө босоод юу гэдгийг хараг болчих ч юм уу. Амар харамсалтай унах байх л гэж байна. Надад тэр үед хараг болцсон үед ямар гоё дүрсүүд орж ирэх бол те ямар гоё өнгүүд орж ир. Өөртөө өмнө нүдтэй байхаас илүү баг аимшигтай зургууд надад харагдсан нүдэнд харагдчих зоохох гэж бодож байна. Үнэхээр гайхалтай өөрөө ч баг хараа баярладаг тийм бүтээлүүд хийгээд олон нийт танил одоо жинхэнэ тийм нэртэй том зураач болвол баярлна би дуртай. Юу гэдэг нэр төрд дуралдаг хүмүүс байдаг шүү дээ. Өөрт нь хийцэж чадахгүй байж нэр төрний араасгүй гэдэг тийм. Тэрийг ямар нэгэн аргаар болж чадахгүй ч гэдэг. Тийм юм бол биш. Хайрыг биш тийм. Хүн би чамд хайртай гэж андуурч хэлээд байдаг байхгүй. Окей, хүн өөртөө хайртай байхгүй, өөртөө асар хайртай. Би хүүхэдтэй байгаад байгаа юм тийм. Миний эхнэр миний хажууд байнга байх ёстой. Би найзгаа хайрлаад байгаа юм. Би аав ээжийнхээ байлгах гээд байгаа юм тийм. Би өөрийгөө хайрлаж. Би тэдэр байхгүй бол би хинч надад үнэхээр хэцүү юм тийм. Энэ нэг соёлын дайнд автаад байгаа байхгүй. Одоо чинь телевизээр гарсан солонгос хүнийг дуурайгаал тэр нь бүр одоо юу гэдэг аав ээжсэн ч илүү, өөрөөс нь ч илүү болцсон те. Тэрийг нэг хувь хүн дуурайгаад болцож байгаа биш. Нэг үе тэр чигээр хэсэгтэй мэдрэл алдсан юм шиг, мэдээ алдсан юм шиг тийм цаг хугацааг тулчж байгаа. Хамгийн сүүлд би одоо төрөх гээд нэг уран бүтээл дээр ажиллаж дууссан. Тэгээ яг энэ уран бүтээлийн тухайд хэвэл хийц гэхээс илүү хүнд өгөх гэж байгаа мессеж тэрэн дээр илүү ажилласан тийм бүтээл байна. Биднэрт нэг ярьдаг юм нь голоо зогоодог юм нь ерөөсөө оюутлогоо. Тэгээ нэг 13 дугаар зууны үеийн тэр түүхээ ярьж ерөөсөө сэтгэлээ зоогоодог. Жохон халамцахаараа ч юм уу, жохон өнгөрөхөөр нэг Чингис хаан болцгоодог. Бидний зүүцсэн байгаа Чингисийн маск бол үүндээ 1000 төгрөгийн үнэтэй хямдхан Чингисийн маск зүүж байгаа. Түүгээрээ битгий бахарах гэж юм шиг. Одоо байгаа арчаагүй байдлаа даалгах гэж бахархаад байгаа. Тийм санааг л одоо ерөөхдөө гаргасан. Тэгээд гол мессеж нь болохоор үнэн төрхөө хараач. Бид нар үнэхээр энэ дэлхийн нийтэд чинь энэ одоо цаг үед чи зодуулаад яваад байгаа юм шүү. Манад Benz байна уу? Nokia байна уу? Samsung байна уу? Манад үйлдвэрлэж байгаа юу ч байхгүй. Бидний хийж чаддаг юм юу ч байхгүй. Шарвын зурж явах үед байсан Монголын нэг өдөр асар их өөрчлөгдсөн юм шиг боловч нөгөө асар их суур дэвсгэр амьдрал нь байж л байдаг. Дэлхийн мянганы үнээр тодруулсан шүү дээ. Энэ хүн бол асар өндөр оюун санааны тэг хэрцгийлэх гэж, эзлэх гэж, шунах гэж дайн хийгээгүй. Үлдээсэн оюун санааг нь илүү шүтэх ёстой юм шиг санагддаг. Зургаа ерөнхийдөө нэг 2 сар л зурсан. Тэгээ оноо шилдэг уран бүтээл болсон. Улсын өмч болоод улсын
цаам өргөдөл орж байсан. Хинт чихгүй аялдаг зуршил гэх юм уу миний дур хүсэл хэвээрээ байгалах. Уусаа хинч хэлэхгүй хүмүүс энэ хороос явах зөндөл тохиолдол гэсэн. Карманд байгаа мөнгөндөө ч гэсэн явлаа гэж хэлэхгүй л явчихдаг гэсэн. Бүгд л эндээс явцгаа. Бүгд л эндээс явцгаа.